Энэ 2024 оны Монгол Улсын засгийн газраас бүссэн хөгжлийг дэмжих чиглэлүүд зарласан байгаа. За тэгээ үндсэн хууль байгаа нөгөө сонгогдох эрхийг хэрэгжүүлэхэд нутаг дэвсгэрийн орон зайн зохион байгуулалтууд бүсчлэлээр зохион байгуулахаар болсон байгаа тийм ээ. За үүн дээр бол одоо Монгол Улсын нутаг дэвсгэрийн 6 бүстэй байхаар ийм төлөвийг гаргацсан явж байгаа. Эдийн засгийн хөгжлийн яамн дээр. За Хинтээ аймаг бол зүүн бүстэй ордог. За зүүн бүс бол 3 аймаг ордог тийм ээ. Тэгэхээр энэ дээр манай шинжилгээ ухааны академийн газар зүйн геологийн хүрээлэнгээс шинжилгээ ухааны технологийн сангийн санхүүжилтээр бол зүүн бүсийн аж үйлдвэрийн газар зүйн нөөц жишээлбэл одоо боловсруулах аж үйлдвэр, хөнгөн аж үйлдвэр, хүнсний аж үйлдвэр, хүнд аж үйлдвэрүүдийг орон зайн байршлууд нөөцөд аваад хаана хөгжүүл хамгийн үр ашигтай байх вэ гэдэг судалгааг хийж байгаа юм тийм ээ. За мөн аялал жуулчлалын кластер бүсчлийн судалгаа гэдэг энэ судалгаануудыг хийж байна л да. Тэгэхээр энэ газар зүйн нөөц боломжит нь тулгуурлаад ямар чиглэлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэл аж үйлдвэрийг хаана хөгжүүлэх вэ гэдэг асуудал бол энэ газар зүйн шинжилгээний талаас ялангуяа бүсийн хөгжилд үүргийг бол тодорхойлж маш чухал байдаг. За тухайлбал зүүн бүсийн хөгжилд Хинтээ аймгийн оролцоо ямар байх юм гэдгийг тодорхойлох хэрэгтэй болчиход байна. Тэгэхээр Хинтээ аймаг бол бүсийн түвшинд бол аймагуд бол одоо бүссэн хөгжлийн агуулгаар бол өрсөлддөггүй. Бүссэн хөгжлийн агуулгаар бүсийн түвшинд байгаа 3 аймаг хамтардаг, төрөлждөг, хоршдог. Тийм ээ. Тэгэхээр тухайлбал одоо бидний судалгаагаар бол зүүн бүстэй бол аялал жуулчлалын кластер 7 бүсийг бол бид нэр Монгол улсын тодорхойлцоод байгаа юм. За энэ 7 бүсчлэлээр бол 7 кластер бүсийн нэг нь болохоор Хинтээ аймаг дээр байгаа байхгүй. Тэгээ Хинтээ аймаг аялал жуулчлалын нэг кластер бүс. Тэгээ аялал жуулчлалын кластер бүсийн төв хот Хинтээ аймаг хот Чингис хот өөрөө байх жишээ тийм ээ. За энийг орон зайн хувьд тодорхойлохын ач холбогдол нь хэм бол хувийн хэвшил аялал жуулчлалын чиглэлээр одоо үйл ажиллагаа үүдэг компаниуд за гадаадын одоо жуулчд бол Монголын нутаг дэвсгэрээр явхад бол бид нэр аль бүс дээр юу үзэх юм, ямар маршрутаар үзэх юм. Тэгээ аль хотод одоо бид нэр буудлын үйлчилгээ авах юм гэдэг ч юм уу. Маш олон одоо суур хүчин зүйлүүдийг тодорхой болгочтой. Тэгэхээр энийг бол бид нэг тодорхойлцоод ингээд явж байгаа юм да. Энэ чиглэлд бол эдийн засгийн хөгжлийн яамтай хамтарч ажиллаад Монгол улсын бүссэн хөгжлийн үзэл баримтлалыг шинжилэн тодорхойлоход бол энэ дээр бол Монгол улсын зүүн бүс дотор аялал жуулчлалын 2 кластер байна. Нэг нь Хинтэд байна, нэг нь Дорнод байна. Энэ 2 төв хот гэдэг ч юм уу те. За дараагийн нэг зүйл бол бид нар хүнсний аж үйлдвэрийн судалгаа хийж байгаа. Газар зүйн байршлууд. За ингээд бид нар ингээд судлаад үзэхэд бол Хинтээ аймаг бол одоо Үхрийн нөөцөгтэй. Тийм ээ, Үхрийн нөөцөгтэй. Тэгээ үүнийгээ дагаад Хинтээ аймаг бас Хинтээ тэнхлэг дагуу оршиж байгаа юм. Тэгэхээр үүнийгээ дагаад бол Хинтээ аймаг нь хүнсний аж үйлдвэр ялангуяа махан бүтээгдэхүүн түүний экспортод чиглэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг Хинтээ аймаг өөртөө авах. Хинтээ аймаг өөртөө авснаар зүүн бүсийн махны хэрэглээ хангахаас гадна зүүн бүсээс 2 хөрш рүү экспортлох махны хэмжээнд тодорхой түвшинд өөрийнхөө оролцоог тодорхойлох хэрэгтэй болчиход байна. Бүгдээрээ одоо Дорнодод юм уу, Сүхбаатарт юм уу, эсвэл Улаанбаатарт байх албагүй болчиход байгаа байхгүй. Тэгэхээр энэ боловсруулах аж үйлдвэр, хүнсний аж үйлдвэрүүдийг бүгдээрингийн Улаанбаатарын ойролцоо бүсэд байршуулах ямар шаардлага байхгүй. Үүний нэг одоо орон зайн хувьд оновчтой байршуул тодорхойлж нэг асуудал болохоор бүссэн хөгжлийн бодлого байхгүй. За бас нэг би өнөөдөр илтгэлдээ тодорхойд үрдсэн эсгэлтийн үйлдвэр. Эсгэлт гэдэг нь болохоор одоо арх, пив, дарс янз бүрийн эсгэлтүүд байдаг байхгүй. Энэ эсгэлтүүд ч өөрөө боловсруулсан үйлдвэрийн эцсийн бүтээгдэхүүний түүхийг дуулдаг. Гэхдээ үйлдвэрлэлээр явдаг тийм ээ. Тэгэхээр Хинтээ аймаг өөрийнхөө нутаг дэвсгэр дээр зүүн бүсийн эсгэлтийн үйлдвэрийн түүхийг хангах. Нэг хоёрдугаарт нь бол Улаанбаатар хотын эсгэлтийн үйлдвэрийн тодорхой хувийг хангах боломжит нийлүүлэгч байх боломжит үйлдвэрүүдийг Хинтээ аймаг өөртөө байршуулах хэрэгтэй. Өөртөө байршуул. Ингээд цаашдаа магадгүй Монгол улсын зүүн бүсээс төвийн бүсээс экспортлох эцсийн бүтээгдэхүүн дотор Хинтээ аймаг нөөцөөрөө оролцсон тоглогч байх хэрэгтэй. Тэгээ ийгээр юу шилжиж ийм гэхэлэр би тэгээд тэр одоо гол газар зүйн байршлын тодорхой боломжтой байршлуудыг бид нэ тодорхойлж байгаа байхгүй. Тэгээ түүн дээр үндэслээд тухайн одоо эсгэлтийн үйлдвэр юм уу, хүнсний үйлдвэр юм уу, боловсруулах аж үйлдвэрийн чиглэлээр шинжилгээ ухааны парк, инновац технологи хөгжүүлдэг тийм ээ. Тухайн чиглэлүүдээр. Тэгэхээр энэ судалгаа чинь тав талаас ингээ уялддаг тийм ээ. Тэгэхээр энэ агуулгаараа бол Хинтээ аймаг би одоо юу гэж хэлэх чинь гэхлээр зүүн бүсийн хөгжилд өөрийнхөө оролцоо үүргийг тодорхойлох гэсэн амбицтайгаар нөөц боломжтой тулгуурлаж тийм ээ. Тэгэхээр би дахиад хэлье бүссэн хөгжлийн бодлого гэдэг бол тэн дотор байгаа 3 аймаг бүх зумдууд бол өрсөлддөггүй. Нөөцөөрөө байгаа боломжуудаараа оролцоогоо тодорхойлдог. Тэгээ хоршдог, төрөлждөг.
Тэгэхээр энэ боломжийг бол бид газар зүйн шинжилгээний талаас нь ингээд судлаад гаргаж тавьж байна. Сая яг таны хэлсэн одоо чиглэлүүд энэ юм одоо ажил үйлдвэрүүд гэж ярьж штэ. Тэр талаар ер нь бол хинтээ амин хөгжих боломжтой шүү гэдэг ер нь санаа хэлгээд байна. Тий, бид нар ингээд нөгөө одоо жишээлбэл бид нар нийтдээ нэг 12 хүнс, хөнгөн, хүнд боловсруулах гэдэг аж үйлдвэрийн голлох салбаруудын чиглэлээр нийтдээ нэг 12 үйлдвэрийн чиглэлүүдийг газар зүйн байршлууд Монгол улсын хаана хөгжүүлэхэд хамгийн тохиромжтой байршил байх вэ гэдэг гаргачихад байгаа байхгүй. Түүн дээр би жишээ болгоод хүнсний, мах, эсгэлтийн үйлдвэрийг онцлон энэ хинтээ амин дээр бол тодорхойлж хэлмээр байна.